Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Зэй, та нар сайн уу? Бид нар сайн. Өнөөдөр та нарт Telegram дээр хэлж байсанчлан 2024 онд нээлттэй хийсэн Normal Family буюу энгийн гэр бүл хэмээх Хангуг Сарамуудын бүтээлийг товчлон хүргэж байгааг минь хүлээн авна. Энэ кино найруулагчийн шийдэл сценүүдийн холбоо энтер нэлээд нарийн өчир жанцантай учир бичлэгээ үзээд буруу гараа гавцайлгсан ч гэсэн бүтнээр нэг олоод үзчихэд гэмгүй кино шүү, окей? Ихийг ойлгох кино учир бүтнээр үзээрэй заваа амтдаг. За сайр даасан хурууга тарж ирсэн бол кино руугаа шууд дэглээд орцсон. Хой. Тий. Чи далж байгаад хараад их байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэг манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манусын тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүкс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Кино маань Хангуг Жензи болон Millennials хоёрын машин зам дээр хэн нэгэн оркцноос болж үүссэн маргаанаар эхэлж байгаа юм. 30 их ах хүүч бөөн уур бууж ирээд уцаа гаргаж ирээд лайв асаах нүг гэдэл үгүй бай. Шууд машинд дөхөж очоод яаж машин бариад байгаа нусан пулмот бай. Буугаад ирдэ. Эр улсуу шиг халт сайхан таквондо чи гэсэн. Нөгөөх нь явгасаа л ингэж барьдээ штэ. Машиныг гэл гарын хазаад цонхоо хааж 30 их ах хүүгийн дургуг бүр хүргээд өгдөг юм байна үстэ. Millennials ирч машинаасаа бейсболын цахиур гаргаж ирээд машиных нь хамар дээр нэг сайхан нүх гаргаж өгөөд үргэлжлүүлээд нүүдэх гэтэл Жензийнхөө машина ухрааж хүчийг авахчирээ. Байрч угаал байх. Газар дээр GGVP. Барилсэрийн охин ядж байхад аавыгаа болиулах гэж машинаасаа бууж байх үед нь таарад бас Жензи хүүгийн дугуйны нөхөс болсон байх нь тэр. Аав нь ясныг үл чөтгөр бүүмэд. Ямар тач охиныг эмнэлэг түргэн яаралтай мэс засал хийж буугаар кино үргэлжлэх бөгөөд мэс заслыг ахлан явуулж буй эмч бол киноны гол дүрүүдийн нэг Ян Жэй Ван. Цаашдаа эмчгээ дуудчих. Амар зүгээр, тийм ээ. Харин үзэгдэл солигдох үед гарах ан хийж буй эрийг Ян Жэй гүү гэх бөгөөд овоо хөндөр салхинтай өмгөөлөгч. Түрүүний эмч Жэй Ваны төрсэн ах нь өмгөөлөгчгээ дуудчих. Окей. Гэр орон пүү зүгээр манай ерөнхийлөгчийн ордноос тансаг цонх монхон Iron Man-ийн гэрийг санагдуулсан том мом. За мэдхгүй. Үр хүүхэд аццэгээ хэдэн үеэр нь өмгөөлөгч болгочмоор тийм амар байшин дамжигдаг заа юу. Бас тэгж жоод хургаан өөрөөсөө үе мултарсан залуухан хүүхэн аваад тоогоо бариулцаа сүүхэттэйгээр. Өсвөр насны охин Хэй Ён нь бас цуг амьдардаг бөгөөд оройн эмч аав гахиндаа очиж үе тэнгийн хүүтэй нь хичээлээд автна гэд гарч явахдаа аавынхаа картыг хэвнийг сугалж аваад гараад явж байгаа юм. Өмгөөлөх залуу хөөрхий оройтож ирэх болгондоо өөртөө гомин чанж идэн эхнэр нэгж нэг юм хоол хийхээс илүүтэй цаг хугацааг авгаа маха алга болгох тийм бас салтаа авийнхаа булчин гэж хангалахад анхаардаг гэж хэлж болно. Киноны эхэнд гардаг автоцам дээр хэргийн талаарх мэдээг үзэж байх яг тэр үед ажлын санал ирдэг нь тухайн хэргийн холбогдогч шар ус Жензи хүүг өмгөөлөх байдаг юм. Манерч чанх юм бэ. Яагаад заавал би гэж гэснэ. Хэдий гэх гэж нам балд тийм та. Яг нь ер нь бол чадвартай тулдаал өдий зэрэгтэй амьдарч байгаа нь бол тодорхой. Бараг талиг залууг өөрөө машин дагуур нь өнхөрч ороод дайруулсан болгож мэдэхэр тийм мундаг гэж бодчихгүй. 30-тай залуугийн охиныг өмгөөлөгчийн дүү эмч яаралтай тусламж үзүүлэн арайж өхүүлчээгүй. Ер нь л ухаангүй өхөл амьдралын зааг дээр тэмцэлсэн хэвээр л байдаг юм. Хэвдээ нялх юм чавас. Ээж нь хөөрхийн нөхрөө алдчихсан охин ухаангүй байгаа болохоор бүтэн ууц сонгон арилгасан аятайл мэгшүүлж байг харсан манай эмч эмнэлгийн доор залбирлын өрөө байдаг. Тэнд ороод хөсснээр ойлж болно шүү гэд гараад явах болно. Эмч маань яаралтай охины дараагийн хагалгыг тоглохгүй бол ер нь оройтох нь байна гэтэл тууслах нь тэр ч хэцүү дээ. Төлбөр нь төлөгдөг байгаа шүү дээ. Тэгэхэд эмч дугуйл тоглох асуудал үүсвэл чи хариуцчих гэд хэвнийг яваад өгнө. Зөв шүү дээ ер нь бол тийм үстэй. Үеэлэг рүүгээ хичээлд авдаг гэж явсан Эйон ямар ацаараа хичээлд авдаг вэ? Нөгөө ослын бичлэгийг кино үзэж байгаа аятай захиураараа шаагаатав. Яг зөв энтер гэснэ. Өгчүүч гэж байх шиг. Хүн өргөччэд байхад тоож байгаа шинж веб сорж энтер. Ажуудан зогсч буй хүү бол эмч залуугийн газар дээрх ганц хүн болох шийх үү.
Эмч залуу Альцгеймер өвчин туссан ой санамж нь орж гарч хүн ялахаа болсон ээжигээ өөрийн эхнэрийн хамт тасардаг бөгөөд ээж нь ч нэлээд асуудалтай. Бэрийнхээ нүүрлүү цэрээ нөлөж мөлмаал танхаа. Хангуг бэр хийсэндээ л тисч байх шиг байна да. Монголд л үшээ Бадсүмбэр гөөбөстэй. Хижээл хийхнэр идлэр баахан худлаа вейп өөхөж нэ тухаж байгаад явах гэж байж өмгөөлөгчийн охин хижээлээ сайхан давтлаа шийхүү хижээлээ хийгээд үлдсэн гэж тоорохчгүй бүлтэрчээд авгахаас халаасны мөнгө шантаажлаа зогсчихсон доо. Ахын ч гэж бас голоо зогсон гарав. Яа, бэлэн мөнгө байдгүй штэ. Өрөөнд байгаа гэж өрөөрөөгөө ороод тагчиг мөрж байгаа юм. Эмчи ихнэр сайн дурын ажил хийдэг Африкийн өлсөж цангасан хүүхдүүдэд бараг өөрийнхөө ангир үүргээ хөхүүлэх нь холгоо тусалдаг сайн санаатай бөгөөд өмгөөлөгчин охин Хэйонд хавцтай мөнгө өгчгүй гэтэл ямар азны хавьд хамгийн сайн туслах гэсэн баярын бичиг шиг юм байдаг шаасаа. Охин ч дуртай дургүй аваад арилаад өгнө. Маргааш өмгөөлөгчээр төр саатуулагдаад байгаа өнөө Жинзэ бацаан дээр очин ам хамраа нийлүүлэх хэрэгтэй хэлэн за чи нөхөр минь ах хүү эхлээ зэвсэг гаргаж ирсэн би зүгтайх гэж угаад хаас тормсоо хандуурч гიშгээд дайчихсан л гээд хүрийгээд байгаа заяа. Мөнгөнд дүн дээр тохиролцох ажил урагштай байгаа. Хүмүүрд хүүхдийнхээ өмнө сул дараа болж хувирдаг юм. Гэхэд хүүч сайн өмгөөлөгчтэй болсонтой баярлан нүүрэнд нь Мишель тодорхойлсон. Эдний хоёр гэр бүл сарда нэг ч юм уу улиралдаа нэг Өлөгч ахын хишгийг хөртөн тансаг ресторанд орой хоол идэнгээ дэвэн дэлхийн хамаг хов живийг хуу хамж баздаг уламжлалтай бөгөөд энэ үеэр нь харин хоёр тэнэг бацаан завшааныг ашиглан орон байрны архитект хийхэд явна. Рестораны гадаа ирэхэд л ах дүүгийн хэр хөрөнгөтэй ялгаа нь өгтөх залуугийн яаж үйлчилж байгаагаас шууд харагдж байгаа үстэй. Мөнгөтэй хүнд илүү бялдганж хошногыг нь хуухнахтай цуг цэврүүтэл толоодгон зөвхөн манайд байдаг юмсан ч биш болж таарчих шиг байна. Энэ дэрж тансаг орон зог барих нь цаана нэг учиртайг мэдэх дүүн. За шалчгалгүй гол зорилгоо хэлээ ах минь. Хизээлүүд хизээ дуудагдж магад гэхэд ах нь ингээд өнгөж баймын дөө. Ээжийг энд ингэж өрөөнд хорж өдөр өнжүүлэх шиг асарч байхаараа юу яа. Бадсүмбөрлөө явуулъя. Гэхдээ Монголд байдаг шиг тийм арга биш. Аймаар тансаг тасархай газар байгаа. Үнтэй гэж томорход дүүн. Тийм бол та хоёр өөрсдөө явбал яасан юм бэ гэж тавлах болсон. Агч гандан бууралгүй. Хүүгээ удаач амиа удсан солиг минь. Төгс хангийн хүүхдтэй байж ихтер чи өдөржин ээжтэй зуралдаад хүүхдээ жанхаарч чадахгүй байгааг анзаардгүй юм уу? Ёстой. Шипасаки гэж уурсан уур амьсгал нэг сонирн болж дуугүй хоолол авцгааж эхлэнтэй. За энэ үеэр харин нөгөө хоёр бацааны парти эд дундаа орчихсон уудаг шийтгэлтэй тоглоом тоглож байх үедээ шийхүү хожигдоод бараг 200 орчим грамм виски уугуулахад эгч нас тэр бүхэндээ өмгөөлөгч аятан манай энэ даадгүй маа би өмнөөс нь шаачээ. Тэгвэл яах вэ гэхэд найзууд нь за чам шиг лүү аригчин тэнд бараг шагнал ууланд хөөе өөрөө уг гэхийг сонсоод шийхүүч дургуйнд хурч нэг амьсгаагаар ус залилж байгаа итэ хөнтөрч ярихын тэр санаан зовсон ээж нь хүрүүгээ залгаал байдаг. Тагчиг тасарч унаад ортогоо нисээд байгаа мó хаашаа бөөмөд. Лавж дууссан хэд ч явах тийшээ андаа өмгөөлөгч ахын танай амьлагтныг охин эмчлэгдэж байгаа да. Би хэргийг авцаа ажиллаж байгаа юм. Ээж нь хурдан тохиролцоо салсан дээр дээ гэж дургуйн хурчсан зогсч байсан дүүгийнхээ гидэнг бүр хөдлөж орхилоо шүү. Эмчи ихнэр энэ зуурс Америкэн бас нөгөө асрамжийн газрын сайт руу орчихсон өвчтөе ээжигээ зайлуулчих бяцхан чөтгөрийн бодлоо агуулчихсан зогсч байтал нөхөр нь гараад ирсэн сандарч удсаа далд хийснээр хоёулаа тэр сувлыг ер нь нэг очиод үзүүл ямар втэ гэж нөхрөө ятхан зогсож байтал ах нь гударсан винодоос огтсон уяасын дүүгээ мөргөх шахам ир зогсноо. Сая би чамайг мөргсөн байлаа гэж бодоход шүүхтэр чамайг өөрөө зам дээр зогсож байсан гэж би ялдаг харууштай дүүмэн гэж тавуулснаа сарныг одод юм. За энэ хооронд ахын архитект хийж байх үеэр шийтгүүлэн 200 татсан шийхүү нүд амн гархилцсан өлөв дөлөвхийн энэ тэнд байсан хүүхдүүдийг загнаж явсаар үерхдэг хүүгийнхээ өвөр дээр суужчихсан сүнсийн сорж байсан ихчигээ явах юм уу гэж зандарчхаад говьж тайван гараад явна. Тэгснэ годмон төглөрч байсан ууттай хогийг хоёул хамтдаа учиргүй өшиглэж балбаал уур стрессээ тайлж аван гэртээ ирдэл ээж нь унталгүй хүлээж өөлгүй яах вэ? Ээж нь ч бөөмөр би өнөөдөр багш уучин залгасан. Арай чи хөөцөлдөж бай давтлаганд оруулж байхад яагаад тасалж байгаа бэ? Чи ямар хилэнцгээ хийгээ тэнэд ах вэ? Гэхэд ядраад нойр хүрээд ахаар нь PC-нд ор жоохон унтсан юм а болох уу гэж шаач швэ. Гүй чи арих ууц юм уу? Нөл нагаар өнөрч штэ гэтэл зас дугаа орж унтлаа. Гэд өрөөндөө ороод хаалгаа тас төгсөж орхино. Амьд харилцаа гэж чинь ер нь зөвхөн Монголд ч устдаад үгүй болсон зүйл биш бол тоо. Ангуг үдч хоол идэхдээ бүгд Facebook гүйлгэж ангууг нараа говийн борын хил ам хов жив гэд хараастай.
Хүүхэд чухалтайгаа ярилцахгүй байхаар чи нойлын ногоо тэг дээр нь ааш гэж азхны төмсөг цаашаа болох нь аргагүй шүү дээ. Чөтө тийм биз дээ. Шихүний ээж авгаа ажлаа хийж байхдаа хүүгийнх нь хувцас цуснаж болсныг хараад гайхаа өнгөрдөгч ажлынхаа дундуур цайны цагийн үеэр зурагтаар гарч буй сенсац болж байгаа мэдээний дүрсийг хараад их хүн юм хойно хүүгээ үйл хөдлөлөөр нь танилгүй яах вэ? Сандарч гараад гэртээ ирээд бүр сайн нягталж үзтэл яа харахгүй нилээ хэдэн жилийн өмнө умаанасаа унгаас өрн үеэл ихчтэйгээ нийлж годомжны бөбөг хэмх нүдэд харанхуй хэсэг рүү чирч оруулж өг олж мэдээд тэнгэр нураад ороод ирэх нь тэр. Сандарсан ээж юу хийх вэ? Хамгийн түрүүнд нотлох баримтыг устгах хэрэгтэй тул хүүгийнхээ сустай цамцыг уугаад цэвэрлээд хүүгээ хүлээж угаад эрхэн өрөө рүү нь явж ороод ээжийн фэйсбુક ухаж хаад хоёр жинзийн усан чавх хүн зодж байгаа бичлэгийг олж үзлээ. Нэг нь яг чиний шиг хувцастай байсан гэсэн мань усан чавх шэвнэг. Тэр чи би биш. Яа ч тагаан би таач одоо гэдэг юм да. Маргааш нь Хэйён аавынхаа ажил дээр явж очиод хэвнэг. Аав манай нэг найз тосломч хэрэг болсон. Та хэнд ч хэлж болохгүй шүү гэснэ. Өөрийнхөө үеэл дүүтэйгээ нийлж хүн боловсон асуудлаа нэгднэггүй ярьж харна. Тэгснэ бүр аав таны бодлоор ял авах болов? Зүгээр молторох болов? Энэ яриг сонссон өмгөөлөгч хөнгөө гэртээ давхиж ирээд охиныхоо тухайн үед өмсч байсан хувцсыг гаргаж ирээд бичлэгтэй харьцуулаад хардал яалчгүй юм. Шихүний ээжийн ажил нотлох баримтыг даруй устгалд оруулж шатааж харихыг залуу их нартай даалгана да. Манай хоёр жинзи бацаан ахын архиталтаас гарч явахдаа ууттай хог өшөглөж байгаагаар харагддаг да. Тэр яг үндэ хог биш орон гэргүй нэгэн байсан бөгөөд Баян-Айлын бацаануудад энгийн ард иргэд яг л хог новшмыг харагддаг гэдгийг найруулагчид бид харсан л гэсэн үг юм дгүй да. Хүүхдийн зууд саяхан нэг хэдэн баячуудын хүүхдүүд годомжинд байсан ууттай хог өшөглөд бөө юм болоогүй юу? За тэр яг жаахан дайлшла. Өмгөөлөгч юмч дүүтэйгээ Гандамын Бацамбрын асрамжийг очиж харж хаад буцахтаа магшарж эдэн сууцгаадаг. Өдрийн цагаар архиуж байгаа ахыгаа гайхуул байж байтал өмгөөлөгч ах нь бид ч ер нь хүүхдүүдэд мэдхэ болж байгаа юм байна да. Хоёрын үед ПС-ээр хоёр хүүхэд орон гэргүй хүн зодож байгаа бичлэг амар хандалтай яваад байгаа. Зариг дээр хүртэл гарсан. Тэр хоёр хүүхэд манай хүүхдүүд болол та. Дээр нь зодуулсан хүн эрчимт эмчилгээний тасагт биеийг маш хүнд эмчлүүлж байна. Гэж пал хийтэл хэлж эмч дүүгийн бяцхан зүрхийг өвдгөн. Шоконд орсон дөө буцаж яваад гарцгүй газраар зам гарч явсан хөдөр дайраад урд салхины шил буудаа. Салхины шил яг харуугаас нэг хөдөр инхүү халин одсон ч зам дөө яг л хүү шиг чирч гаргаж хайчхаад цааш явсаар гэрийнхээ үүдэн дэрэн ихнэрээ дуудаж гаргаж ирээд манай хүүхдүүд хүн зодсон байна. Энэ бичлэг нь хар. Гэхэд алуржээ үзсэн ихнэр нь бараг тоохгүй. Тэгээ юу гэж? Угаасаа биш гэж хэлээ гэдэг юм да. Нөхөр нь чугаас ацаар идэх хэвдэ. Шууд гэртээ давхиж ороод хүүгийнхээ өрөө цөм шааж орж ирэл. Чи хүн автгаа ярилцаадах гэсэн хүн шууд бишгээд байна. Ямар л айтай юм бэ? Ээж тэлгээ хэлсэн. Би биш. Тамтай юм бэ гэж хэлж дуусаагүй аав нь алганы гадрын сайр дайрсны хаамтыг үзүүлж ээж нь хүүгээ өмөрч боо юм болох үед хүүн би зодоогүй их зодсон. Би хальт ганц нэг түлхснээс өөр зүйл байхгүй. Наа чин өөрөө зүгээр хажуугаар нь өнгөрч явахад өөрөө бүхнийг ихлүүлсэн штэ. Гэх болно. За тэгээд ээлжид гэр бүлийн хурлаа оройн зоог лавих үеэр хийж бобооч сэрчүүл яана ядаж байхад бичлэг бүр газар аваад байна гэд ярьж байх үед шихүний ээж ер нь бол тэр бичлэгт Хэйён л тод гарсан байлээ. Шихүн баг танигдахгүй нуруунд гарсан гэж нөхөө малтах болно. Ямар тач гэрчгүй, нотлох баримтчгүй, цорын ганц гэрчин сэхэнд ухаангүй байгаа нь манай хэдэд бол та танигдсал болоод байгаа юм. Эмч залуу бол хүүхдүүд хариуцлага хүлээх ёстой. Эмч хүн учир хүнийг үхээсээгээ сууж байж чадахгүй гэсэн байр суурьтай байгаа бол өмгөөлөгч ах нь хэргийг яаж игээд нэг тийшин зохицуулж хүүхдүүдэд ялаас мултруулах нь зөв гэж үзнэ. Шихүний ээж бол хүүгээ шоронд оруулмаар байгаа бол намайг эхлээд аасмал гэж тэрүүгээр л гурвалжин дөрвөлжин хэрүүлэн мэдгэдэхгүй хэлсэн мэдгэдэхгүй зүйл өрнөж байгаа юм. Эмч эхнэртэйгээ гэрийнхээ гадаа машинд хэрүүлээ үргэлжлүүлэн хийж байх үед шихүн ирж таарад унч машинда чихэж аваа цагдаагийн газарт хүүгээ аваачиж өгөхөөр хөдлөх болно. Хэлцэн үүдэн дээрэл яг гэмт хэрэгтэн хүүгээ хүлээлгэж өгөхийн даваан дээр эцсийн эцэд өөрөөсөө урвж аваад харин та үхтэл үр ханам гэж юм л дээ юм. Ээж ч хэрв чи хүүгмэн дахид цагдаад өгнө энэ төр шалжхан цай хүний дүр тоглох юм бол би чамайг алчихын шүүл гэж байна. Зөвөрөнгө барсан эмч өвчтөнгүүдтэй зөвлөдөг залбирлын тахимдаа өөрөө ороо суудсан асгарл мэлэмрүүлж байдаг байгаа. Хэйён юуж болоогүй юм шиг зурагт үзээд инээдсэн сууж байхад нь хадам ээж нь ярилцчих санаатай яваад очтол зурагтаа үзээд тоох юм биш. Удирдлагын шүүрч аваад зурагтын унтраад бүр булаацалдаад Шибасаки Чинчата тулаад босоод яваад гэнэ.
Өрөөндөө ороод гадагшаа сургуульд явах тэтгэлгийн хариугаа үүр цайтал захалж хартал тэмцсэн хариу ирээд. Аав руугаа залгатал аав нь харин хоёр жинзий бацааны зодсон хүн нас барсан байна гэтэл яасан гэж хэйэн бүр тоожооч байхгүй. Хөө ашгүй. Тэгвэл ингэж бүх юм дуусчих юм шүү. Ашгүй. Аав, та надад сургуультай тэнцвэл авч өгнө гэж байсан юм байна шүү дээ. Би тэрийг бодсон байгаа шүү заяа. Гэж аавыгаа шоконд оруулна. Өмгөөлөгч ч дүүрүүгээ залгаж энэ мэдээг хэлэн дүүн цаашаа эхнэртэй хэлтэл эхнэрийн нүрэнд баясал төрж энтер пицта. Эмч хүүтэйгээ илүү ойртож ярилцаж байхаар шийдэж ярилцтал би өгчихнэ гэж бодоагүй. Өгчихэж тэгж хөштэй зохиог. Хүүхдүүд бол намайг бүр амар зодд. Би үхээгүй л би хүүхдийн колонд явах хэрэгтэй юм. Хэрэгэ хүлээхэн дээр үү? Над чиг амьд явж үсээс үгсэн дээ. Тэр гэж аавынхаа зүрх сэтгэлийг уйраагаад аав нь ч бэ хөргөлж чиний талд байх болно. Иж байгаагаас харахад ер нь хэргийг нуун дарагдуулахар зориг шулуудсан илт байна. Хүүн жусан нүдэлж аавынхаа үгнээс гарахгүй хичээлээ сайн хийж аавшгаа сайнж болно л гэж шааж вэ шүү ээ. Отод мосон жинзинүүд өдөр хэлсэн үгээ оройн хоолны араас мартчихна. Өмгөөлөх залууч талигч орон гэргүй ирийн ээжийнхэн цонхоор мөнгө шургуулж байхыг харахад хэрэг ингээд хаагдаж нодлох баримт хангалтгүй хэмээн хэрэгсэхгүй болох магадлалтай болж ирж байгаа шиг байгаа юм. Ээлжид гэр бүлийн орон гүнзэг барилт болох гээд эхнэрээ ховцоо салхи үеэр нялх хүүхдийнхээ өрөөнд суйрлуулсан камерын бичлэгийг хардал шийхэн хэйян хоёр жоохон дүүтэйгээ тоглоод хөөрхөн сууж байдаг ч ярьж байгаа юм нь солонгос хүмүүсийн дундаж насалт 84 байдаг гэсэн. Харин бобонуудын 46 байдгийн байлаа гэхийг сонсоод өмгөөлөгчийн дотор хачин болж ямар адуу уснууд өсгөж хүмүүжүүлж ухаар болтой шүү. За орон гүнзэг зоглолт ч эхэллээ. Хэйяны тэнцэнд баяр хүргэн үргэлжлүүлэн ээжигээ Ганнамын бадсан бүрлүү зөлөх гэж бууга ярилцсан суусгаж байтал өмгөөлөгч ахна би чамайг хүүгээ цагдаад өгөх гэж байсан чинь дуулаад хүний эцэг их байж яаж юм байдаг байна гэж бодсон ч одоо бодсон чинь зүгээр ингээд хайж болохгүй юм шиг байна л гэж авчгүй шүү. Эмчи ихнэр ч юу байхаа бүх зүйл дуусчааг юм уу гээл. Эмч дүүнч намайг хоёр нүртэй гайхад байсан. Одоо өөрөө таа чи яагаад байгаа юм бэ? Хоёр төл сэтгцэн өвчтэй маашийн. Гэгээд өмгөөлөгч ахна хэйянаар хэргийг хүлээлгэх шийдсэн. Гэд нөгөө хэд ч пал хийдэл хэлнэ үстэй. Бүгдээрээ сандралдан зүгээр л нэг орон гэргүй хүнштэй энэ хорвоо дээр байдаг үгүй гэж мэдэхгүй угаасаа эрих хөвөл хөлдөд өгчих байсан хүний төлөө хүүхдүүдийнхээ ирээдүг үгүй хийлгэх гээд байгаа мó ямар хаашаа янзын хоёр лагаавэ энтер гэж айсандаа тэгсэн байгаа. Хүний амьд албаар хүрэх гээгүй нял хамтчтай Шипасаки гэж эмчин эхнэр чи ах トゥ юутай ийтэн тачигнуулж өгөн дөө. Өмгөөлөгч ах чи сонсож байснаа нөгөө хүүхдийн өрөөнийхөө камерын бичлэгийг гаргаж ирж үзүүлж хүүхдүүдийн яриаг сонсгоно. Тэгтэл бүр юу вэ? Боже мой. Аашаас. Бобонорын дундаж нас 46 байдаг гэж сонссон. Тэгэхээр наа чинь бид хоёр зодсноос олж өгөхийг угаасаа нас нь болцсон байсан үг шүү дээ. Гэхэд шихэн. Тэгвэл болж. Манаа хичээлээ сайн хиймээ, сайн хүн бол гэж хуцж байлээ. Би ч худлаа бахан уйлж өгсөн юмста. За тэр яхав. Бобог нүдж байгаа бичлэгийг дахиад тавьда ганц сайхан үзээд. Гиснэ. Яа, хараал идэг гэж. Би ч ганган өшгөлж. Би ингэж толгоор нь шааж аваагүй бол энэ үхэхэрэг байсан л дөө. Аль агаад үзтээ. Энэ хүүхдэл нь үдэж байгаа нь анаа шүү заяа. Гिचмгээд бүр зүгээр нэг ялаа алснаа ярьж байгаа юм шиг л баг тав нансан байртай жаргаж байдаг шүү. Мо хоёр жинзээ. Ийм ад чөтгөрийн хүүхдүүд ярьж үг гэмээр юм үзсэн чи хүний аав ээж хоёр стил өмөрсөөр л. Үгүй яах вэ? Хүүхдүүд л маазарч байхгүй юу да насаараа гимшиж амьдрахад л болох юм дээр заавал шүүх мөх гэж яах гээд байгаа юм бэ? Та хүүхдээ шоронд явуулчаад яаж цаашдаа царайг нь харах гээвэ? Гээл тарих угаах гэж оролдогч. Ах бол нэгэнтээ шийдсэн тодорхой. Хийсэн үйлийнхээ үйллэг өөртөө үрэх ёстой. Царайг нь харахгүй байсан ч хамаалгаал гэж байна. Эмч дүүн үргэлжлүүлэн ахаа та манай эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхдийн ээжтэй тохиролцмоор байна гэд байсан та. Дүүн зөгцүүлээд хөлхөн дээр цэцэг ургуулад панаалтаад өгье. Та харин энэ удаа ламаа амхи зүгээр орхичооч тээ. Насаараа л хүн алсан хулгай хийсэн хүмүүсийн гим цэмгүй болгож харагтал өмгөөлж ирчээд өөрсдийнхөө хүүхдүүд дээр яагаад байгаа зөнөгвэ нэг боломж олгож болдгоо мгол гэх болно. Агч хэргийг үлээлгээд хүүхдүүдээ засч авч зөв хүн болж амьдруулах харин сайхан цаг байж магадгүй гэхэд эмчвэр босч ирээд ах махч байхгүй. Чи ер нь юу хуцаад байгаа юм бэ? Чи миний хүүхдийн асуудлыг шийддэг юм ер нь гэж заамдж аваад цагдаад өгөөд үзээрэй. Тэгвэл би чамайг алчихна шүү гэж хуурай агсан тавихад ах нь маргааш өглөө Эйонтой цог цагдаагийн газар орно. Хамт явцгаая гэд хөдлөг шинжиг. За тэгээд тэндээс гараад харьцгаа харбуулж эхнэр нь уцаа орхичиж гэж буцаж ороод өмгөөлөгч ах хүү тамхи татанга зам дээр зогсож байдал. Нэг маш их хар хурдаараа ирээд дугуй нөхөөс болгоод хайчихсан тэр. Тэгтэл эмчгүй төрсөн ахыгаа хүүгээ шоронд оруулахын тулд дайрч алж байгаа нь энэ байж. Киноны дундор ахийнх нь өөрийнх нь хэлж байсан.
Шүүхтэр очивол чи зам дээр зогсож байсан гэдгээрээ буруутан болдго юм. Гэснийг санснуу яасан. Ямар тач хүүгийнхээ өмнөөс өөрийгөө золиослон ахыгаа шороонд өөрийгөө шоронд оруулснаар кино дуусч байгаа юм да. Энэ киног үзсэн өсвөр насны хүүхэдтэй та эсвэл өсвөр насны чи сонсч байна. Энэ кино л болохоос биш цаагаараа маш гүн утга илэрхийлж байгаа юм шүү. Орон хоолны үеэр өдөр юу болсон, хичээл нь хэрэг байсан талаар ярилцах биш. Бүгдээрээ утсаа ухдаг болсон. Ер нь л хүүхдүүдтэйгээ огт ярилцахаа болсноос болж хүүхдүүд ганцаардмал хүүхэд мөртлөө том хүн юм шиг өөрсдөө шийдвэр гаргадаг. Юу болох, юу болохгүйг мэдэхгүй балмад чөтгөрлөг хүүхдүүд болж өсөд байгааг ойлгуулах гэсэн бүтээл юм болов даа л гэж мань хэдэн бодох юм да. Мэдгүй. Нэгийг ойлгосон бол тэр үстэй. Ойлгоогүй тэр үс. За, дараагийн бичлэгээр эргээд уулзцгаая. Тэр болтол сайн сууцгааж өгöö. Some love and hate. Get the watch counting no every day. Come in there, hear your chips and like that's the noon.